Сүнсний төрхтнүүд. Далдын оршихуйд төрхтнүүд нэртэй сүнсүүд одоогоос 20,000 жилийн тэртээд, зарим нь 30,000 жилийн тэртээд үүссэн гэж ярьдаг. Сүнсний ертөнцид төрхтнүүд нэрээр өдгөө болон хожмоо сүнсний хуваагдлыг үүсгээд байна. Өвгөн миний мэдэж буйгаар тэд 1000 гаруй төрлийн дүртэй. 200-аад төрлийн үйлстэй бөгөөд дотроо үйл ба зорилгоор ялгаатай. Тэдний дунд нарт хорвоод дэмтэй болон дэмгүй, хулгайлдаг нь байхад өгдөг нь ч бий. Тусалдаг, хувирдаг нь ч бий. Түүнчлэн хар муу болоод саарал гэж хуваагдах нь ч байна. Тэгтэл зарим өвгөд тэдгээрээс зарим хэсгийг нь сайн үйл хэргийг дүүргэж байгаа учраас сайн талд шинээр хуваавал яадаг юм бэ гэсэн үзэл ухааныг тэнгэрт өрнүүлж байна. Өвгөд биднийхээр одоо хүртэл тэднийг дотор нь хар муу сүнс, саарал сүнс гэж хуваагаад буй юм. Төрхтөн сүнсүүд олон хуваагдах бөгөөд үйл нь зэр зэвсгээр нь орон зайгаар нь хуваасан ч олон болно. Тэдний бүхий л эрчим, хэмжээст орон зайдад байдгийг юуны түрүүнд ойлгох хэрэгтэй. Бусад гаригуудын хооронд явдаг хийгээд нэвтэрдэг нь ч байна. Огторгүй, хөрс дэлхий, бусад засахын, устдахын, захирахын ертөнцүүдэд ч бий. Төрхтнүүдийн эзэнт гүрнүүд болжээ гэвэл хэлцдэггүй болов уу? Энэ удаагийн сударт бүх дүр төрхтнүүдийг багтаан айлдаж дөнгөхгүй учраас оройлон байгаа 3 төрхтнийг айлтъя гэж өвгөн бид санал нэгдэн байгаа юм. Үүнд могоон төрхтөн, аалздан төрхтөн, луун төрхтөн гэсэн 3 төрөл буй. Аалзан төрхтнүүд. Аалзан төрхтнүүд дотор огторгын хэмжээстүүдийн хооронд эрчмүүдийг нэгдүүлэн тэр дотроо холбоосуудыг бүхлэн дүүргдэг үйлдэл хэсэг байхад зөвхөн хорыг ялгаруулдаг үйлдэл нь бас байна. Энэ төрөл дотор аалзан биетэй буюу үст биетнүүд, аалзан хөлтнүүд, аалзан толгойтнууд их бий. Аалзан шүлстэн гэж байх хэдий ч тун цөөх. Аалзан дүртэй хар сүнсүүд алаг хорвоод илүүдэх эрчмийг өөртөө сорон аваад түүнийг бусад ай оршихуйдтай холбож өгдөг. Жишээлбэл энэ домбноос гарах хар эрчим байлаа гэхэд тэнд байгаа өөр гэр рүү эсвэл хар сар руу бархас бод гариг руу гих мэтээр гариг ирэхс оршихуйн хооронд гаргаж өгч байна. Оршихуйд гэхээр энэ аяга тэр автар хоёрын хооронд эрчмийг холбож буйг хэлнэ. Аалзан төрхтөн сүнсүүдийн дотор далд хорыг хувиргах чадaltaй эрхтнүүд байх ба түүнээс ялгарах хоруудыг хүмүүний махан биед эсвэл ай оршихуй, орон зай дотор орхин үлдээгээд байдаг. Өөрөөс хорыг ялгаруулж дээр нь оршихуйгаас ялгарах хоруудыг татан авч холин шинэ хорыг үүсгэж түүнийг эрчмийн хэмээрээ задлан тарааж оршдог. Бусад оршихуйдаас эрчим мэдээллүүдийг аван хорон дотроосоо ийм төрлийн хүмүүн ийм үйл хийдэг юм байна гэдгийг мэдээллээс нь олж мэдээд түүндээ нэмж тэр хүмүүнийг хэрхэн хордуулж болох мэдээлэлтэй хорыг шингэн
бусад оршихуй руу эрчим болгон тарааж байдаг. Тэгж тараасныг нь тухайн оршихуйхан авч задлан таниад хар муу эрчмүүд болон тоосонцруудаа үүсгэн хорлолыг тарьдаг. Хүмүүний махан биед өөрийн үсэнцрийг үлдээгээд түүнээс дамнуулан мэдээллүүдийг аван оршдог. Харин орон зайдад өөр эдийг үлдээнэ. Ямар нэгэн амьгүй шувууны дүртэй эдийг, өндөг мэт эрчмийн бөөгнөрлийг, эсвэл чулуу шиг хэлбэртэй дүртэй эдийг үлдээдэг. Мөн олс, дээс, хялгас, үсний нэг ширхэг гэмээр эдийг үлдээж, үлдээсэн орон зайнаас эрчмүүдийг цуглуулж, мэдээллийг хураан, хоруудыг шүүн, өөртөө татан аваад, түүнийг цааш хий биеэрээ дамнуулах замаар бусад оршихуйдад түгээх үйлсийг дүүргэнэ. Аалзан дүр төрхтөн хүмүүний махан бие дээр өөрөө очин сууж, өвчнийг үүсгэн гай барцдыг тариад байдаггүй. Зөвхөн орон зайдаар туулж, хүмүүний махан биеэр дамжаад байдаг буюу бие дээгүүр нь алхлан гараад байдаг. Хүмүүний махан биеэс булчирхайдаас гарах шингэнтэй адил эрчмүүд гарч байдаг ба тэднээс хамгийн хортойг нь сорон авдаг учраас бид түүнийг хор хэмээн айлдаад байгаа юм. Жишээ нь үр чиний махан биед эрчмийн хувирал болж байгаад илүүдсэн хийгээд үл нийцэх эрчмүүд хоорондоо сүлэлдэн нэгдэж муу эрчмийг үүсгэлээ гэхэд түүнийг нь сорон авна гэсэн үг. Бусад хар муу сүнсүүд хүмүүний махан биеийг эзэгнэхэд тэдгээрээс урсан гардаг хар муу эрчмүүдээс хоруудыг татан авна. Мөн хүмүүнээс шинэ мэдээллүүдийг авна. Жишээ нь үр чи энэ гарагт шинээр сурч мэдсэн, өөрөө хийж чадсан юм байвал эсвэл энэ өргөөнд ямар нэгэн шинэ эд авчирсан байлаа гэхэд тэндээс мэдээллийг нь авна. Тагнуулж аятаа юм байна тийм үү бурлаа? Тийм. Тэд олон орон зай руу дамнуулж дөнгөнө. Тэдний эрчмийн торлогуудыг устгах үйл өрнөдөг үедтэй бурлаа. Тэгнэ мөхөхөөс үйлс өрнөнө. Үйлээ сайн дүүргэхгүй бол чамааг устгах нь задлан шүү гэгдсэн айдас дор үйл хэрхэн өрнөнө. Тэднийг эзэн хийгээд ноёлогч хар сүнсүүдийн сүрдүүлж байдаг. Тэдний давхаргыг устгахдаа эзэн ноёлогч хар сүнсүүдтэй гэрээ хэлэлцээр хийж байгаад устгах уу бурлаа. Гэрээ хэлэлцээр хийж байж устгана. Энэ эрчим ингэж аривдаад байна. Тэр сүнс чинь хит олшроод байна. Ингэж үйлээ буруу дүүргээд байна. Тийм эдийг улгаалжглаа. Хорон ингэж ихтээд байна гэх мэтээр асуудлыг хэлэлцэн захин дарангуйж устгана. Арга ертөнцийнхөнтэй устгаж дөнгөхгүй шүү. Оршихуйд гай тарихаар хэмжээний торлог үүсгээд байвал тэрийг яаж устгадаг вэ бурлаа? Шууд зад нэргэх, таслах, өвгөд биднийхээр хатаах, та нарыг ууршуулах арга ухаанаар устгана. Хэрхэн үржин төлждөг вэ бурлаа? Эдгээрийг зөвхөн эзэн хариуцагчид зарим нэг хүчтэй аалзан дүр төрхтнүүд өөрсдөө бий болгоно. Яг л аалз шиг өөрийн үр төлийг өндөг мэтээр даран өсгөн бойжуулахаар шүлсэн торлогоос бүтсэн үүрэндээ буюу
биднийхээр шүлцээс орон зайд дотроо дараагийн үр удмыг үлдээнэ. Тэр л орон зайдад ирж төрөөд байна. Та нар дээрээс бууж ирээд орон гэрээг нь устгачихлаа гэвэл түүнийг эзэн хар сүнсүүд үзэхээр яах вэ? Үзээд л өнгөрнө. Хилэгнэн мөшгөхгүй. Өөрсдийн хүчээ авчихсан дахиад мэдлүүлэх чадвартай учир яваад өгнө. Тийм л хайрлах сэтгэл байхгүй хэмээн айлдвал онноо. Муур өвчсөн цулцгаа иддэг. Тэднийг үр төлөө хайрлах сэтгэл багтаа гэж би боддгоо буурлаа. Ирэлгийн өвгөд зарим нь аалз дүрд хувирч ирдэг. Тийм ээ буурлаа. Тэглэхүү дээ. Эднэр хэр урт насалдаг вэ буурлаа. Аргын толлоор хамгийн богино амьдралыг туулах нь 20 жил. Хамгийн урт нь 200 жил байна. Хүүстэй юу? Эрс хүүстэй л би. 200 жил амьдрахдаа хэдэн аалз бий болгох вэ буурлаа. Хүчээ авбал буюу олон төрлийн хорыг өөрийн биеэр дамнуулан танин мэдвэл хэдийг ч төрүүлнэ. Аргын толлоор 2-оос 9 гариг дотор өндгөө дардаг. Ийм төрхтөн дэлхийд өөрийн гэсэн голомтууд үүсгэж байгаа байх. Тэр нь хаана байдаг вэ буурлаа. Тэнд энд гэж айлтахад тун бэрхтээ. Ширэнг ойд байна уу буурлаа. Тэгж арга ухаанаар бодож болохгүй. Тэд агаар мандал дотор хурж болно. Чиг ихтэй орон зайдаж хурна. Зарим нь хад чулуу ихтэй газар байдаг. Тиймээс ийм төрөл нь энд байна гэж тогтоож болохгүй. Аалзан төрхнүүд замбад буй аалзны төрлүүдтэй хэр холбоотой байдаг вэ буурлаа. Тэд чинь бас та нар шиг сүнсүүдтэй. Арга ертөнцийн аалзуудыг дээд аалзууд эзэгнэн ноёлж болно. Өөр дүр төрхтнүүд бас эзэгнэн ноёрхож болно. Өөр үйл хэрэгтэй юу буурлаа. Өөр олон төрлийн үйлсийг хийхгүй. Өвгөд аалзан дүрээр буугаад ирлээ гэхэд аалзан төрхтөн сүнсүүд ялгаж харж чадах болов? Өвгөд дүрээ хувирган аалз болоход ялган харж чаддаг нь байна. Чаддаггүй сүнсүүд ч байна. Ямар эрчим хорыг өөртөө ургуулж чадсанаас хамаарна. Тэдэнд тулалдах ариун ур ухаан, зэр зэвсэг гэж байхгүй учраас өвгөд рүү дайрахгүй. Хүмүүн рүү хороо цацах гим зэм байхгүй. Зөвхөн шин мэдээллийг хайж байдаг. Өөртөө хорыг, тоосонцрыг, эрчмийг сорон аваад өөрөө хувиргаж чадахгүй эрчим байвал түүнийг бүхэл цул болгон бүрхэн ороогоод эрчмүүдээр дамнуулдаг. Тэр дамнуулж буй эрчмийг азааны давхарга шүүхгүй юу буурлаа. Шүүхгүй. Тэнд хүчтэй хар мэдээлэл байдаггүй. Энд дайн тулаан өрнөж байна гэсэн мэдээлэл байхаас биш. Тэр дайн тулааны хар эрчмүүдийг сорон аваад дамнуулахгүй. Мэдээллийг эрчим, мэдлэгийн эрчим ямар ялгаатай вэ буурлаа. Үүлийн эрчим, үйлээс улбаатай эрчим хоёрын аль нь давуу вэ? Илүү их вэ өрс? Үйлийнх илүү их байна. Могойн төрхтнүүд. Могойн төрхтнүүд хүмүүст болон орон зайдад гай, ланчиг, барцдын улбаатай үйлсийг бий болгодог.
сархад уусан хүмүүний үйлдэл хортой буюу муу үр дагавар их дагуулдаг. Харин энэ хар муу сүнсний эрчим нь хүмүүнд архи уух хүсэл сэтлийг төрүүлэгч эрчмийг ялгаруулахтай адил хоруу байдаг. Ийм хар сүнсүүд эхлээд аалзан төрхтнүүдийн дамнуулан үүсгэсэн мэдээлэлтэй адилхан эрчмийг нарт хорвоогоос орон зайгаар туулан аваад эрчмийн хувиралд оруулж дамнуулах үйлийг дүүргэнэ. Үүний дараа дамнуулсан мэдээлэлтэй холбоотой шин төрлийн эрчмүүдийг үүсгэн тарина. Жишээлбэл ийм зүйлийг эдгээр хүмүүс шинээр хийж сурлаа. Тэдэнд ийм зүйл танигдаад байна гэвэл түүнийг гэргүүлж дарах хоруу эрчмүүдийг гаргаж байдаг. Арга ертөнцийн могоон дүрт амьтдаар дамнуулан мэдээлэл бас авдаг. Могоон гөрвөл, могоон сүулт, могоон дүрт амьтдыг ашиглана. Хар муу эрчимд өртсөн, дайрлагад дайруулсан, эрүүл бус гажсан амьтдыг мөн ч ашиглана. Тэднийг бурууд оруулан өөрсдийн мэдээллийн зараал мэт байлгадаг. Мэдээллийг аваад эргүүлэн хар муу үйлсийг үүсгэн дэвдрүүлдэг ба даалгавар өгөгдөл нь тэр юм. Ингэхдээ өөрийн ухамсараар дүүргэнэ. Зарим нь хүмүүний зөвхөн ганц эд эрхтэнд эсвэл зөвхөн сүнсгэл биед хорыг тарих гэх мэт хороо зоригтой тарина. Үүний нэгэн илрэл нь могоон яр гэх өвчин юм. Уг өвчин илрэхдээ хоёр нүд нь гарч тэр нь олширсоор биеийг бүтэн тойрон нийлбэл хүмүүн мөхдөг. Яг бүтэн тойроод авахд үхдэг нь ямар учиртай юм бэ буурлаа. Хорын хим хэмжээг махан бие үл даах хэмжээнд очоод тэр хүн мөхдөг. Тойроод байх тусам биед тарж буй хор уршийн хүч ихсэж байдаг. Засахдаа хамгийн түрүүнд могоон хорыг бэлгээр нь гадагшлуулна. Ямар хорыг хизээ, хаана, яаж хийснийг таниад үйлдсэн могоон төрхтнийг хар муу сүнсийг захиран тамлан устгаж байдаг орон зайн эздэд тушаах хэрэгтэй. Орон зайн эздэд тушаая гэдэл тушаачих юм уу? Цэргийг нь дуудгуу буурлаа. Эздийг дуудан авчирч могоон төрхтнийг тушаан хүлээлгэж өгнө. Цэргүүд нь энэ үйлийг дагах хэдийч цөөхөн үлддэг гэсэн үг. Хүмүүний биед оруулахад хэн нэг нь тэр хорыг чиглүүлж байна уу? Өөрөө орж байна уу? Дархлаа муудаа бол бас орж болно. Тийм үү буурлаа? Тийм. Тэд нарыг ашиглан хүмүүн рүү явуулж байна гэж ойлгоод байгаа. Зөв үү? Ялангуяа лам бүүнэр чиглүүлж оруулж чадна гэж ойлгож байгаа буурлаа. Байж болно. Хоёулаа л бий. Могоон яраас өөр олон төрлийн өвчнийг үүсгэж болно. Тэдгээр нь өдгөө нууц байна. Үүнийг лам нар лусын хорлол байна гэж тайлдаг нь зөв үү? Аргын ертөнцийн наж могоо алинд нь багтах вэ буурлаа. Наж могоо хар цагаан хоёр талд хоёуланд нь ашиглагдана. Хинт эзэмдүүлсэн байна. Түүнд л үйлчилж байгаа юм. Ганц энж биш, бүгд тийм. Могойнуудтай илүү холбоотой орших гээд байна уу? Үгүй юу? Дүр нь могоо болохоос биш, хинтээч харилцаж чадна гэж үзэхүү буурлаа. Дүр нь могоон дүртэй болохоос юугч тэр ямар ч орон зайг ашиглан хүрч болно. Могоон сүлтэй амьтдыг илүү ашиглана.
Яаж үрждэг вэ буурлаа? Цаанаасаа хариуцах эзэнтэй оршихуйд үүсгэх бөгөөд тан ганцхан могоон дүртнүүд гэхэд 900 орчим төрлийн сүнсүүд байна. Үйлээр нь ангил бол 10-аад төрлийнх бий. Эдгээр нь өөрийн гэсэн үүсгэгч орон зайдтай. Тэндээс үүсэн бий болж нар руу, сар руу, дэлхий рүү, оршихуй руу, од руу гэх мэтээр хуваарлагддаг. Луун төрхтнүүд. Луун төрхтнүүд дотор нэг онцлог бий. Өөрийнх нь хорыг буцаагаад өөрт нь шахдаг. Улам бүр хүчтэй болгон буцаах хэлбэрээр хүмүүн дээрч, эрчмийн урсгалд орон зайдч, арга дүртэй оршихуйдадч бий. Өдгөө ан амьтанд руу бууж байна. Дүр шилжүүлэн хуурж оршиж байна. Домб дотор орохдоо яг домб шиг болж, авдар дотор орохдоо яг авдар шиг болж нуугддаг. Ийм хуурж буй эд дотроо ордгоороо дүрээ хуурхаас ялгаатай. Дүр хувирна гэхээр авдар шиг дүртэй болон хажууд нь байхыг хэлнэ. Луун төрхт хар сүнсүүд дэлхий дээрээс ялгарч болох бүхий л сайн хийгээд муу эрчмүүдийг хооронд нь сүлэн нэгдүүлээд заавал дахин шин төрлийн муу эрчмийг эсвэл хорыг гарган ирж байна. Гаргаж ирсэн муу эрчим хорыг өөртөө зориулж өөрийн орон зайг бүрдүүлэхэд үр удмыг үлдээхийн тулд гих зэргээр ашиглана. Мөн өөрийн төлөө тэр хорыг ялгаруулна. Дүр хувиргахдаа домб дүртэй өөрийгөө бий болгосон ч домбны хажууд өөрийн шин дүр нь байж байдаг гэсэн үгүй буурлаа. Хувирах нэг сүнс байлаа гэхэд домб дотор орохгүй. Өөр ямар нэгэн орон зай дотор домбтой адил дүртэйгээр оршино. Дүр шилжүүлнэ гэвэл өөрөө домбны дүртэй болоод домбны амсар гадна талаар идэн байрлана. Тэр домбыг аваад хуглан үзвэл дотроос нь ойсон сүнсний домбонд хувирсан дүр нь гарч ирнэ. Тэгэхээр ондоо байгаа биз? Өөрөөр хэлбэл нэг нь өөр орон зайд яг адил дүртэй болон хувирна. Нөгөөх нь хувирч буй эд дотроо орон тэр дүрд хувирна. Луун дүртнүүд дотор могоон дүр дүрхтнүүд шиг үрждэг нь бий. Аалзан дүр дүрхтэн болон нохоон дүр дүрхтнүүдтэй адил үрждэг нь ч бас бий. Ийм хоёр өөр аргатай. Нохоон дүр дүрхтэн үр удмаа өөрийн бие дээрээ аван шогчиж үр удмаа үлдээдэг. Аалз шиг орхидог луун дүрхтэн хар сүнсүүд байдаг. Луу бол өөрийн эрх ашигын төлөө л амьдардаг. Өөрийн эрх ашигын төлөө бүхнийг хийж хор ялгаруулна. Тэд хоорондоо бас тулалдана, булаацалдана, дээрэмдэнэ, хуурна, хулгайлна. Хар эрчмийн төлөө, идэж, хоолны төлөө тэмцэлдэнэ. Зарим төрөл зүйлд нь эр ийм хүйс гэж байхад заримд нь хүйс байхгүй. Хүйстэй нүүд үр төлөө нөхцөлдүүлж үүсгдэг буюу чи тэр хорыг гарга, би энэ хорыг гаргая гэж нөхцөн үрждэг. Мөн хоорондоо хэсэг хугацаанд хамтдаа байвал эрчим, хор дундаасаа үр удам бий болгодог нь ч бас бий. Эд лууны нүдтэй, ивэртэй, хайрстай, сүүлтэй, хоншоортой гэх мэтээр олон дүр төрхтэй. Бусд нь өөр амьтдаас эсвэл эд зүйлийн хэсгүүдээс авсан
дүртэй байна. Хэлбэр дүрсийн дүртэй байж бас болно. Энэ 3 дүр төрхтнүүд бусад 200 гаруй төрлийн дүр төрхтнүүд дотроос зөглөн оршдог омог юм. Луун төрхтнүүд харын оршихуйдаа хэр хүчтэд тооцогддог вэ? Тэгж их хүчтэд тооцогдохгүй. Тэгэхнээ эзэн хийгээд хүр дээр дамандаг хар сүнсүүдийн дэргэд бол хүчтэй. Хаан хийгээд эрх мэдэл ихтэй сүнсүүдтэй харьцуулбал тэдний 25-аас 30 орчим хувийн хүчтэй. Хүмүүнд ямар хор уршигыг ихэвчлэн үүсгдэг вэ буурлаа. Хүмүүнд тэгж айхтар өвчин химээхийг бий болгохгүй. Зөвхөн өөрсдийнх нь орон зайг бүрдүүлэгч болгох хүсэлтэй. Одоогоор тэд ийм өвчнийг бий болгоод байна гэсэн мэдээлэл байхгүй. Зовирыг бол бий болгож байсан. Хорт эрчмийн нөлөөгөөр унтуулахгүй болгох, галзууруулах гэж байх уу буурлаа. Хоронд нь гүнээр автвал хий төсөөлөлд илүү автана. Тэнд ийм луу үзэгдээд байна, энд луу байна, тэнд луу архирч байна гэх мэтээр луутай холбоотой ургуулсан төсөөлөлд орно. Үүнээс гадна игэл жирийн хүмүүн зүгээр зогсож байлаа гэхэд тэр дотроо баярлаад байна, шогшоод л байна. Хорсоод л байна. Над руу муухай хараад байна. Намайг тэгж бодоод байна гэх мэтээр бусдыг хийн ургуулan хүлээн авдаг. Энэ 3 төрхтнүүд хүмүүн дүрээр дэлхийд хэрэг төрсөн байгаа вэ буурлаа. Тэдгээр сүнсүүдийн давтамж дор өвгөн бидний хилдгээр буюу тэдгээрээс ялгарах эрчим дор өөрсдийн орших орон зайг бүрдүүлэхийн тулд эхийн хөвлөд дөнгөж бүрдэж буй ургийн зүрх айх цохилох үед урагт ирж буй хүмүүний үндсэн сүнсүүдийг олзлон булааж аваад оронд нь өөрсдийн сүнсүүдийг үлдээдэг. Амин сүнсээс бусад 4 сүнсийг эсвэл аль нэгийг нь зохилж барин нартад мэдлүүлдэг. Энэ их харамсалтай үйл явдал буурлаа. 2 талтай. Сайн гэхэд хэцүү, мууч гэхэд хэцүү. Эн чинь өөрсдөө оршин тогтоох гэсэн далд ертөнцийн тэмцэлтэй шүү дээ. Ийм хүмүүс маш аминчхан өөрийнхөө хувийн эрх ашигыг дээдэлсэн шинж чанартай болох юм шигэ тийм үү буурлаа. Тийгэлгүй яах вэ? Хүмүүн биед төрөөд хорвоог туулчихлаа гээ. Тэгвэл сүнс нь яах вэ буурлаа. Заавал үүлийн үрийн дэнсээр орно. Хэр их үйлсийг дүүргэж хар муу үйлсийг их хийж буянд үйлсийг багахан хийсэн бол тамруу дээш гарч дөнгөхөөр байвал аль нэг төрөлд нь наалдаж хорвоод үйл хийсэн буюу хорлолт өртсөн тэр сүнсийг нь задлан эрчим болгон хурааж бусдыг нь дараагийн төрөлд төрүүлэх эсвэл дээш гаргах эсхийг шийднэ. Сүнснийх нь мөн чанараас харахад хорон үйлээ хийсэн, хуваа хичээсэн, бэртэгчин, амиа ботсон тийм шинж чанарууд гарна бидтэй буурлаа. Амиа ботсон гэдэг нь дээр тэр чамааг хохироосон уу, үр чиний үрүү эсвэл нөхрийг булаасан уу гэх зэргээр лайл анчигт өвлийг оруулж үзэж болно. Сүнсээ булаалгасан гэдэг дээр өршөөх үйл байлгүй л яах вэ? Гэхдээ үүнд бол тээсэн их сурган хүмүүжүүлсэн ээж аавуудыг нь бас дэнслэнэ. Зарим үеүүдэд хүмүүн биед буусан ч зөвөр хүмүүжин дээш гарсан сүнсүүд байдаг юм шүү. За ойлголоо буурлаа.
Энэ цагийн хар рептилоидын өвгөд та нарын хар бол гөрвөл төрхтнүүдийн зарим төрөл нь байгаль дэлхий дээрх цэцгэс өвс ногооны эрчмийг хулгайлаад дотроос нь өөр үүсгэж болох хорийг нь үүсгээд түүнийгээ хувирган ашиглаад байна. Ашиглахдаа байгалийн эсрэг хүмүүний эсрэг ашиглаж байна. Тэд хаанаас ирсэн юм бэ? Гөрвөл төрхтнүүдийн орон зай гэж өдгөө нэрийдэж байна. Энэ бол үлдэгдэл хар эрчмүүдийг задлаад буй хар оршихуйд байна. Түүнтэй адил тэр оршихуй дотроо гөрвөл төрхтнүүдийг бий болгож байна. Ямар нэгэн орон зай одон гэрт оршихгүй нүүдэллэн шогшоод байна. Бүрхээдүүд бол буюу масочончууд бол тэдгээрээс холбоотойгоор үүсээд үүрэгдэг. Буй бүхнийг үйл хэрэгээрээ ч дүүргээд буй юм аа.